Монголын хөгжмийн ертөнцөөс Grammy хүртэх уран бүтээлч төрөх боломжтой юу? Боломжтой бол яаж? Боломжгүй бол бид нар яагаад одоо хүртэл Grammy-гийн шагналыг авах байтугай нэр дэвшиж үзээгүй вэ? Grammy хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд дэлхийд даяар маш цөөхөн уран бүтээлчид л энэ шагналыг хүртдэг. Энэ шагналыг авсан уран бүтээлчид нь зөвхөн авьяас төдийгүй олон улсын зах зээл дээр гарч мэдлэг, туршлага, сурталчилгаа болон чанартай продакшн багтаа байх шаардлагатай. Монгол дуучид энэ бүх шаардлагыг бүрдүүлж чадах уу? Мөн Монголын хөгжмийн салбар одоогийн байдлаар дэлхийн нийтийн стандартад нийцэж чадах уу? Тэгэхээр Grammy-д Монгол дуучин оролцож байгаагүй шалтгааныг хэдүүлээ хамгийн түрүүнд хайж үзэх хэрэгтэй. Тэгэхээр бидэнд үндсэн 3 том шалтгаан байгаа гэж үзэж байна. Хамгийн ихний шалтгаан бол глобал зах зээл дээр гарах бэрхшээл. Монголын хөгжмийн зах зээл нь өөрийн гэсэн өрмөц шин чанартай боловч дэлхийн нийтийн зах зээлд танигдаагүй байгаа. Олон улсын зах зээлд гарах нь харьцангуй хэцүү бөгөөд тэр нь нэг талаас хэлний сааттай, нөгөө талаас дэлхийн хөгжмийн зах зээлийн стандарттай нийцэхүйц чанар шаарддаг. Туршлага, чанар, продакшн. Grammy хүртэхийн тулд зөвхөн дууны авьяасч биш, шилдэг продюсер, инженерүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Монгол уран бүтээлчид олон улсын хөгжмийн стандарттай нийцэхүйц үйлдвэрлэл, чанартай продакшн хийхэд цаг хугацаа болон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Олон улсын сурталчилгаа, маркетингийн стратеги. Grammy хүртэхийн тулд зөвхөн авьяас бус олон улсын сурталчилгаа, маркетингийн стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай. Монголын уран бүтээлчдийн хувьд энэ бол нэгэн том сорилт юм. Тэдний бүтээлийг олон улсад хэрхэн хүргэх вэ? Боловсруулсан төсөл, албан ёсны дистрибьюторууд, дэлхийд даяар тоглогдож буй радио, телевизийн сувг дээр хэрхэн гаргах вэ? Монголын хувьд энэ тал дээр хамгийн амжилттай явсан жишээ бол тийм ээ бидний мэдж байгаагаар Дэхүү хамтлаг. Спорт сонирхогч залуусаа та бүхэн Melbet-д NewSac 111 гэсэн промо кодоор бүртгүүлээд анхны депозиттоо 100% бонусыг аваарай. Энэ бол Melbet. Grammy-д хэрхэн хүрэх вэ? Олон улсын зах зээлд хэрхэн гарах вэ? Монгол уран бүтээлчдийн хувьд олон улсын зах зээлд гарах нь томоохон сорилт бөгөөд тодорхой стратеги, ур чадвар, нөөц шаарддаг. Үүнийг хэд хэдэн гол алхмаар тайлбарлаж болно. Дижитал платформ ашиглах. Өнөө үед олон улсын зах зээлд гарах хамгийн шууд арга бол дижитал платформуудыг ашиглах юм. Spotify, Apple Music, YouTube зэрэг дэлхийд даяар хэрэглэгддэг дижитал хөгжмийн платформ нь уран бүтээлчдэд олон улсад танигдах, алдаршиж эхлэх боломжийг олгодог. Тийм ээ, мэдээж та бүхний мэдж байгаагаар манай Монгол уран бүтээлчид дижитал платформыг хангалттай ашиглаж байгаа. Тэгэхээр бид нар энэ тал дээр ямарч байсан ок юм байна. Хамтарсан төслүүд. Олон улсын зах зээлд гарахын тулд хамтарсан төслүүд, коллабууд хийх нь маш чухал алхам юм. Үүний дагуу Монгол уран бүтээлчид, гадаадын продюсер, дуучид, хөгжмийн бүтээгчидтэй хамтран ажиллах нь танигдах боломжийг нэмэгдүүлдэг. Бусад улс орны уран бүтээлчидтэй хамтран ажиллах. Монгол уран бүтээлчид зөвхөн өөрсдийн дууг олон улсын зах зээлд гаргахаас гадна бусад улс орны хөгжмийн тэргүүлэгч уран бүтээлчидтэй хамтран дуу гаргах хэрэгтэй. Энэ нь тэдний уран бүтээлд олон улсын үзэгчдийг татаж өөрийн нэр хүндийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Pop болон хип-хоп хамтарсан төсөл. Хип-хоп, pop урсгалд хамтран ажиллах нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж болно. Мөн Монгол дуучид, продюсерууд гадны топ уран бүтээлчдтэй харилцан төсөл хийх нь маш ашигтай байдаг. Олон улсын хүндэтгэлийн үйл ажиллагаа. Олон улсын фестивал, уралдаан, концерттэй тоглох нь маш чухал алхам юм. Энэ нь Монгол уран бүтээлчдэд олон улсын танигдалд авах, өөрийн бүтээлийг олон улс оронд гаргах маш сайн боломжийг олгодог. Дэлхийд даяар зохион байгуулдаг уран бүтээлчдийн фестивал, уралдаанд оролцох нь тухайн уран бүтээлчийг олон улсын зах зээлд сурталчлах үр дүнтэй арга юм. Eurovision-тэй адилхан олон улсын танилцуулах арга хэмжээнүүдийг ашиглаж Монгол дуучид өөрсдийгөө дэлхийд даяар таниулж чадна. Глобал хөгжимд оролцох боломж. Америкийн, Европын хөгжимд тоглолт хийх нь мөн Grammy хүртэх боломжийг нэмэгдүүлдэг. Дэхүү хамтлагийн амжилт нь энэ чиглэлийн сайн жишээ бөгөөд тэд олон улсын тоглолтуудаар тодорхой нэр хүндийг олж авсан. Шилдэг продюсер, багтай ажиллахын чухал байдал. Олон улсын хөгжмийн зах зээлд орж ирэхийн тулд өндөр чанартай хөгжмийн бүтэц шаардлагатай. Дэлхийд даяар танигдсан продюсер, хөгжмийн инженерүүдтэй хамтарч ажиллах нь тухайн бүтээлийг олон улсын стандартад нийцүүлэхэд туслана. Олон улсын алдартай продюсер, хөгжмийн бүтээгчтэй хамтран ажилласан жишээ нь Дэхүү хамтлагийн The Gig альбом юм. Тэд олон улсын хөгжимтэй нийцэж өндөр чанартай үйлдвэрлэл хийсэн нь амжилт олоход гол үүрэг гүйцэтгэсэн. Монгол уран бүтээлчдийн продюсерлалтад тулгардаг бэрхшээлүүд. Монголд хөгжмийн продюсерлалт, студийн тоногд хөрөмжийн төвшин олон улсын хэмжээнд хүрэхгүй байж болно. Дэлхийн хөгжмийн зах зээлд амжилт олохын тулд олон улсын стандартын студийн тоногд хөрөмж болон мэрэгжлийн инженерүүд хэрэгтэй. Гадаад хэлний бэрхшээл. Хөгжмийн бүтээлүүдийг олон улсын зах зээлд амжилттай сурталчлахын тулд англи хэлтэй холбоотой бэрхшээлүүд гарч болно. Техникийн болон маркетингийн сорилтууд.
Монгол уран бүтээлчид олон улсын платформ дээрх алгоритм, маркетингийн стратегиудыг хэрхэн ашиглах талаар суралцах хэрэгтэй байдаг. Мөн олон улсын хэвлэл мэдээллийг хэрэгсэлтэй холбогдож, үүгээр дамжуулан хандлт, танигдалтыг бий болгох шаардлагатай. Монгол уран бүтээлчдэд олон улсын зах зээлд танигдж, амжилт олохын тулд зөв маркетингийн стратеги хэрэгтэй. Grammy шагналд нэр дэвшихийн тулд тэрчлэн For Your Consideration кампанит ажилд оролцох шаардлагатай. Энэ маркетингийн кампанит ажил нь Grammy, Oscar болон бусад томоохон шагналын уралдаанд оролцож буй уран бүтээлчид болон бүтээлүүдийн танилцуулга ажиллагаа юм. Энэхүү ажил нь уран бүтээлчдийн бүтээлийн эсвэл уран бүтээлийг бүтээж буй багийн гишүүдийн хувьд шагнал авах боломжийг нэмэгдүүлдэг зорилготой. Энэхүү маркетингийн ажил нь дотроо 3 цөм хэсэгтэй. Танилцуулга хийх, олон нийтийн анхаарлыг татах, маркетингийн стратеги. Мөн олон улсын маркетингийн стратеги нь дотроо хөгжмийн продюсеруудтай хамтран ажиллах, шилдэг маркетингийн агентлагуудтай хамтран ажиллах, сошиал медиаг ашиглах гэх мэтчлэн үндсэн 3 бүтцээс бүрдэнэ. Олон улсын зах зээлд өөрийн альбом, синглийг сурталчлахын тулд өндөр чанартай реклам сурталчилгаа, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах шаардлагатай. Бүхэл бүтэн маркетингийн стратегийг гаргаж хөгжмийн бүтээлээ зөв цацах нь хамгийн чухал. Сошиал медиа сурталчилгаа, Instagram, TikTok, X зэрэг платформуд нь олон улсын сонсогчдыг татахад гол үүрэг гүйцэтгэдэг. Монгол уран бүтээлчид эдгээр платформуд дээр чанартай контент оруулж олон улсын үзэгчдийг татах боломжтой. Grammy хүртэх нь олон жил шаарддаг урт хугацааны стратеги бөгөөд олон улсын зах зээлд тогтвортой байдлаар нэвтрэх нь үүний үндэс суурь юм а. Үүнээс гадна Монгол уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй продюсер, багтай хамтран ажиллах нь амжилтанд хүрэхэд чухал ач холбогдолтой. Амжилттай жишээнүүд: Дэхүү хамтлагийн амжилт. Хүү хамтлаг нь Монголын уламжлалаа орчин үеийн рок хөгжмөнтэй хослуулсан жишээ болж байна. Тэд бидний мэдэж байгаагаар дэлхийн хөгжмийн зах зээлд аль хэдийн нэр хүндтэй болсон бөгөөд Billboard Top 200 жагсаалтад орж ирсэн нь Монголын хөгжмийн урлагт цоо шинхэн боломжуудыг үүсгэж өгсөн. Bebe Rexha-гийн жишээ. Bebe Rexha нь олон улсын хөгжмийн зах зээлд амжилттай гарах нь зөв стратеги, хичээл зүтгэл, сэтгэлгээ хэрэгтэйг харуулдаг. Тэрээр хэд хэдэн удаа Grammy шагналд нэр дэвшиж синглүүд нь дэлхийд даяар хит болж байсан. Bebe Rexha-гийн амжилтын гол түлхүүр нь мэрэгжлийн продюсерууд, олон улсын хамтарсан ажил, үнэхээр гайхалтай маркетингийн стратегиуд байжээ. Grammy-д хүрэх Монгол артист хэн байх вэ? Мөн ямар урсгалаар вэ? Хип-хоп. Хип-хоп нь одоо дэлхийд даяар хамгийн алдартай том зах зээлтэй жанр болтлоо хөгжсөн. Хип-хоп нь хүний мэдрэмжийг нийгмийн асуудал, үгсийн хүчийг ашиглан дэлхийд танигдах боломжтой. Монголын хип-хоп уран бүтээлчид бидний мэдхээр дотооддоо маш хүчтэй бөгөөд энэ төрлийн уран бүтээлчид дэлхийн зах зээлд амжилт олох бүрэн боломжтой гэж харж байна. Метал хамтлаг шиг. Метал бол дэлхийд даяар танигдсан рок хөгжмийн урсгал бөгөөд Монголын уламжлалаа шингээсэн метал урлаг нь маш хүчтэй, өвөрмөц чанартай байдаг. Энэ төрлийн урлагийн чиглэлээр монголчууд дэлхийн зах зээлд амжилттай гарч чадна гэдгийг бодитоор бидэнд харуулсан. Pop хөгжмийн жанр нь олон улсын зах зээлд хөгжмийн өргөн цар хүрээтэй байдаг бөгөөд амжилт олох хамгийн боломжтой төрлүүдийн нэг юм. Pop хөгжмийг сайн продюсерууд, олон улсын хамтын ажиллагаа, маркетингийн сайн стратегиуд дагаж үсгэх боломжтой. Жишээлх юм бол бүгдээрээ мэдэх Bebe Rexha, Dua Lipa, Ariana Grande зэрэг pop урлагийн амжилттай уран бүтээлчтэй. Тэдэн шиг Монголд pop жанраар гарах уран бүтээлч нь олон улсын алдартай хөгжмийн зах зээлд танигдах бүрэн боломжтой. Гэхдээ үүнд чанартай хөгжмийг гаргах, олон улсын продюсеруудтай хамтран ажиллах, түүний зэрэгцээ өндөр чанартай маркетинг хийх шаардлагатай. Өнөөдрийн бичлэг маань Монгол уран бүтээлчид Grammy шагналд хэрхэн ойртох талаар ярьлаа. Хамгийн сүүлийн үеийн дэлхийн суперстар болсон бодиттой жишээ бол Tyla. Тэр өөрийнхөө хувь хүн болоод хоолой, маркетингийн зөв стратеги, гадаад төрх олон улсын хамтын ажиллагаа, хамгийн гол нь хамгийн чанартай продюсеруудтай хамтран ажилласнаар үдийг хүрсэн. Монгол орноос маань биднийг амьд яваа цагт Grammy шагналыг хүртэх уран бүтээлч гарч ирнэ гэдэгт итгэж байна. Харин үзэгч та яг одоо байгаа Монголын уран бүтээлчдээс хэн нь Grammy шагналд илүү их ойртож очих вэ? Хэн нэгэн уран бүтээлчийг нэрлээд яагаад гэдгээ бас бичээрэй. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Сакаут түрүүштэй үзэгчтэй.